хонгор чамдаа хэлэх үг. Хонгор чамдаа хэлэх үг нь хосгүй хайрын тухай биш. Хойд зуны амралтын тухай биш. Хожид үрд бодж үзээгүй бодлогын тухай. Үнэндээ бүсгүй хүн юуис бодох вэ? Үцгэлэн гоо баясал цэнгэл гал тогонд хэрэгтэй бүхэн бэлэн байх тухай. Гар дээр нь хідэн төгрөг байнга байх тухай. Эр нөхөр нь архитдгүй байх ч тухай. Элдв хүн цувж шалыг нь халтар туулахгүй тухай. Толгой шүд нь өвдөхгүй байх тухай. Тойлны урд хайрцагт амлагийн биесэх тухай. Дэрэгдэх айлын бүсгүй нөхрийг нь дэндүү зөөлөн харсан тухай. Ер нь тэгээ юуис бодох вэ? ертөнд заримдаа гал дугойны өрөөнд багтдаг юм чинь. Одоо чи намайг ноолоод эрхэлж байна. Орой нам гүмд муурын зулцах шиг ялуурч байна. Одод тэнгэрийг цонхоор хараад инээмсэглэж орчлонд хамгийн аз жаргалтай хүүхэн байна. Тэгвэл яг өдөрт хонгорно. Тэв дэлхийн хичнээн олон аавын хүү хань ижил хамаатан саднан орхиод халан зэвсэг барин хил ман зогсно. Дэндүүлж хэлэх юм бол дэлхийн бөмбөцөг бүхлээрэн эсрэг хилээ мансан эрд зэрэгээр дүүрэн байна. Янархан чиний үсийг илбэж байгаа яг миний гар шиг хичнээн сая гар аюулт зэвсгийн гохон дээр бэлэн амьсгал даран зогсож байна. Намхан өрөөнөө тэврэлтэн сууга намайг чамайг үнсэлдэж амжаагүй бахад аль нэг хил дээр буу дуугарх юм бол аимшигт 41 он өндийж ирэх бэлэн байна. Өнөө өдөж чамтагаан эрхэлт суусан би өглөө гэхэд чулуун царайлж цэмб төмөр хоёроор өвч бүрэн тонголсон цэргийн ах цуваагаар хил рүү явхад бэлэн байна. Тэнд хил дээр тэнгэрийн хаяа бүрхсэн нүсэр их утаар аавын олон хүү түлээ мод шиг ачигдахад орилон хайлаад чимийн үлдэхэд бэлэн байна. Энэ тухай хонгорхон чимийн уучлаарай. Эрд оройч гэсэн ер нь бодож үзсэн үү? Эрхлэх, жаргах, хардах, хэрэлдэх юм бүхэн маань энэгүй их үнээр чи бидэнд олдож байна. Олдсон энэ жаргалан алдахгүй төлөө орчлонд дахиад 41 оныг өндөргөхгүй төлөө айлын бүсгүйг биш дайныг чи хардах хэрэгтэй. Архийг биш дайныг чи цагдах хэрэгтэй. Үүнийг та нар л чадна. Үнэндээ та нар биднийг дийлдэг шүү дээ.